Аймгийн засаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсаны дагуу Шарилжгүй дархан аймгийн дэд хөтөлбөр 2017 оны 5 дугаар сараас эхлэн аймгийн хэмжээнд өрнөж эхэлсэн. Өнөөдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус аяны хүрээнд нийт эзэнгүй 86 гадал бай хог ургамлыг устгах сонгомжил үйлчилгээтэй зээгэр болон алмазис хорийг цацаж байна. Морин хувар цогцлбарын энгэрс зүгийн үр нэртэй хилэнжин цэцгэр загвар гарган дархан хаан сүх хатан буговчийг урилж байна. Энэхүү загварыг гаргахад нийтдээ 3200 ширхэг цэцэг орсон байна. Өнөөдөр нийтийн аж ахуйн үйлчлэгээний газрын хамт олон 9 дараагийн дамсан 8465 м авдрат талбайд зөвлөгжүүлэлтийн ажил хийж байна. За мөн морин хувар цогцлбарын энгэрт дархан буюу хаан сүх хатан сүх загвартай цэцгийн загвар гаргасан байсан мандал дээр цэцгээ тарьж байна. За түүнээс гадна хог ургамалтай тэмцэх ажлаас өнөөдөр явагдаж байна. 17-18-ны өдрүүдэд цаг агаар арай доктортой хур бороо байхгүй гэсэн цаг уурын орчны газартаа хамтарж байгаад мэдээлэл нэлээд нарийн авж байгаад өнөөдөр эзэнгүй нийт 86 га талбайда ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хор цацгийг трактораар хор цацж явна. За мөн шарилжтай тэмцэх ажил дээр хог ургамалтай тэмцэх ажил дээр ажиллаж байгаа хүмүүс бас автомаксаар трактор явж чадахгүй авгар тавгар шороотой хонхор зонхортой тийм газруудаар автомакстай хүүхдүүд явж байна. За энэ удаагийн хор цацх ажил бол 17-18-нд явагдаад дууснаа. За дараагийн удаад бол 7 сарын сүүлээр бас нэг хор цацагдана. Бид 5 сарын 25-нд нээлтгээд 6 сарын 2-нд бас эхний удаад хор цацсан байгаа. За ингээд 3 удаагийн хор цацалт явагдан. За хотын төв доторх баг сөөх аж ахуйн жалбан байгууллагууд бол яг одоо тийм ийм үед их юм байхгүй тогтмол өдөр тутмын тогтмол хэвийн ажиллагаатай гарал одоо хог ургамалтайгаа тэмцэх шаардлагатай байна. Одоогоор ер нь бас эрчимтэй ажиллаагүй байна. Ер нь бол хог ургамал 25-аас дээш сантиметртай болж нэлээд эрчимтэй ургаж байна. Хур ороод тэгээд нар гараад байгаа зэрэг хамгийн түрүүнд л одоо хог ургамал их хурдан төрөлттэй ургаж байна. Тэгэхээр зэрэг хүмүүс бүгдээрээ одоо хог ургамлаа устгаарай. Аж ахуйн байгууллагууд орчин тойрныхоо 50 м газрыг хашаа хорооныхоо гадна талыг дагаж ургаж гарч ирж байгаа хог ургамлуудыг бүгд л хамтарч ажиллаж устгахгүй бол энэ хог ургамалтай зөвхөн нийтийн хав тэмцээд хизээж барахгүй. Бид нар бах байдгаараа хог ургамлын дундаа амьдрах болно. Өөр хүүхдүүд нялх наатан үе удмад амжаал харьцлын өвчтэй болно. Тэгэхээр хэдүүлээ сэтгэл нэгтээ энэ бол нийтийг хамарсан хүч нэгдэж хийдэг ажил юм байгаамаа гэдгийг бас ард иргэдтэй хүсэж уриалж хэлмээр байна. 2016 оны 2 дугаар сараас эхлэн аймгийн нийт аж ахуйн үйлчлэгээний газар хүлэмжинд 13-гийн 6 нэр төрлийн цэцгийг тарьсан бөгөөд аюулгүй тойрог дээр цэцгээр хос тосыг урлаж байна. Энэхүү хос тосыг урлахад нийтдээ 2300 ширхэг цэцэг оржээ. Дархан сумын 9-10 дугаар багийн нутаг дэвсгэрт төв зам дагуу 8000 гаруй м квадрат талбайд зөвлөгжүүлэлтийн ажил өрнөж байна. Энэхүү ажилд нийтдээ 160 м куб хар шороо, 80 м куб илэс, 450 кг улаан бутуул 1-р сортын зүлгэний үр орсон байна.